дискэнүүдийг хараад байгаарай. 24 евро, 25 евро. За, Jack Daniels. Оо, хитэн төрлийн Jack Daniels байгаа юм бэ? Энийг хардаа. Y está allí mirando entre las ruedas del camión. Pues he cogido este que... За энэ хүнийх лав зүгээр ажиллаж байна. Гэхдээ карт нь өөр юм байна. Яг минийх болохоор ийм карт байхгүй. За энэ 7 хоногч хэвээр баргаар эхэлж байгаа ч нэ. За яасан бэ гэхлээр ерөөдөө буулгах хаягнаас арай өөр газар ирсэн байна. Тэгээд нөгөө нэг их ойлгомжтой зүйлүүд байсан л та. Хаягн дээрээ 2-3 хаягтай. Тэгээд харж байгаа яг бичиг баримтан дээр нь байгаа хаягн дээр хөрдсөн чи ер нь бол биш байсан байна. Гэхдээ яах вэ? Яриа тэгээд эн чинь буулгахаар болсон л доо. Энэ машин цаашдаа л энд ирэхөж өмнөх яг тэр буулгах хэвээр газар та буулгаад тийчнээсээ зөөгөөд энд авчрах байсан л юм л та. Тэрийг нь би шууд энд авчирсан. Ийм нэг асуудал гарсан байна. За тэгээд бас нэг асуудал нь болохоор хаа газрын өвбөнөр өстө чанга юм байна. No, no è un fuoco cosa che ne odia. Шүр унтчих хажуугаар орж чарлж явбал би нөгөө нэг агаар оруулах гэж цонхоо жоохон завсартай онгойлгосон гэсэн. Цоочтол орлуулж байгаа. Тийм хөө юм аа. Одоо тэгээд машинуудаа буулгаад газ дараачих газар руугаа явах гэж байна. Энэ 7 хоног би Испани Мадрид гэх хот руу явах хэвээр. Словения, Итали гэх зэрэгээр дамжаад ер нь явах юм шиг байна. За тэгээ юу болох нь цааш харцгаая. Тэгээ бас нэг асуудал нь нөгөө микрофоныхоо цэнэглэгчийн ивтэй байсан. Яагаад вэ гэхээр нөгөө тракныхаа 24 вольтт залгасан чинь нөгөөх маань ивдэрсэн. Ийм их асуудал гарч ирж байна да энэ тоног. Энийг хараа. Энэний тос нь явалтандаа салхинд үсрээд энэ шилэн дээр наацсан юм шүү дээ. Энийг цэвэрлэхгүй бол тэгэл энэ ч одоо миний алдаа гэж явна шүү дээ. Газ цэвэрлээ болгочих. За нөгөөдгөч сая ачаа сагаан цэвэрлжлээ. Одоо энд 6 машин буулгаад тэр дээр харагдж байгаа X6-аг өөр газар болгох. За машинуудаа буулгасан. Одоо тэгээ цаашаа шууд Геор гэдэг газар руу явна. Унгарын. Эндээс 2 цагийн зайтай газар байна. Тэчнээс очиод машинуудаа ачаад тэгээд шууд цаашаа Испани Мадрид орохоор чиглэл хүсэн байгаа. За яста ахаад нэрээ шинэ газар ирээд тест юугаач мэдэхгүй байдалд орлоо та. Ийм бүглэх юм бас байна. Одоо энийг нь бүгэлж мөглөө. Зогсоол одоо хаанаас авсаална тий. Яаж орж марна. Яаж яхны дотор биччихээ гэсэн чинь баал байдгүй балаа машин дэвтэйсэн байна. Машинд орж биччихээд тэгээ авч буцаад өгөхөөс. За ороод бүртгүүлчихлээ. Тэгээд паркинг дээр очиод хүлээж игнэ одоо машинд. Тэгээ уцаар залгана гэж. Залгахаар нь орж болох юм бах та. Гэтэ юу гэж ярьд юм бол энэ ч ямар хэлмэлээр ярих юм бол мэдэхгүй шүү дээ. Алдарсан тий. За ямар ч гэсэн хүлээж лээ та. Ирж үзээгүй газар амар сонин. Бүх юм ингээд цоо шин заяа. Юу ч мэдэхгүй. Тэгээ ямар ч гэсэн сая нэг юм бүглэх юм аа. Нэг өөр улсын хүнээс нэг аргыг би нолоод асууж байгаа л асуудалгүй бүглчих шиг л боллоо шүү дээ. Одоо тэгээ өөр яах юм баа тий. За хүлээжлээ. Бүтэн 2 цаг хүлээсэн эцэст нэг юм мессеж ирлээ. Одоо офис руу нь явж байна. Слава одоо хүлээлгдэг газар байна. Ачуулах гэж байна. Маягийн газар шүү. Ямар ч байсан мапыг авчлаа. Тэгээд ажлынхаа цаасан тэм шиг байна. Өөртөө ойлгох юм юу ч алгаа. Энэ хүмүүсийг дэлгүүр нь араас нь дагаа явуучих яадаг бол. Өөртөө ойлгох юм алга. Паркинг хаана вэ? Амар том газар л юм шиг байна. За тэр урд явж байгаа нь бас адилхан мэдхгүй төөрөл явж байгаа шиг байна. Хааны бэл гэдэг чинь бас би бас мэдхгүй байл гэлээ. За сайн хэд их сайн юм бол амар шуурхал юм ороо зогсоод н ажлын цаасаа өгсөн чинь зүгээр шууд л машиндаа хүн хурж ирэл дагуулаад одоо ийшээ явъя. Нач газарсан зааж өгөөл тэг тийм ээ. Энэ урд явж байгаа нөгөө чинь
Тэгээд сая бас 2 монгол ах нартайгаа таарад зургаач даруулж амжсангүй. Манай хоёр ах хата хаашаа явж исэн бол та тий. Яа. Энэ 7 ширхэг 8 ширхэг Audi очих нэ. Дундын машин байна. Тэгвэл нөгөө нэг би нэг нилээн тэр Kawasaki гэдэг газраас 8 ширхэг дундын машин ашижсэн шүү дээ. Тэгээд нилээн өндөр гардыг байна гэдэг юм ярьжсэн. Ер нь яг адилхан тийм ачилт өндөртэй ер нь гарах юм байна да. За тэгтээ явах чадахгүй юм шиг чи тий. Аа дуу муу явцнаа чи. Хамгийн сүүл хизээ баараа санахгүй шүү дээ. За хацтай. Дуусаа манайхаа. Мача тэр ахта уралдаа цай. Тэр гадаад ахтай. Одоо тэр дөнгөж бэхлэгээ хийж байгаа. Мача бэхлэгээ дуусцаа. Гэтэ нэг асуудал нь гэхээр тэр ах намтаа уралдаж байгаа гэдгээ өөрөө ерөөс мэдээгүй. Тэг юм чи төрөлхгүй яах вэ те? За, Испани Мадрид хотын зүг рүү явцгаая. За энэ араа манайхаа. Яг ажлаа дуусгаад явах гэсэн чинь надаараа 4 цаг 35 минут 37 минут л үлдсэн байна. Нийт одоо машин барьж ажиллах цаг өнөөдрийн. Тэгэхээр ерөнхийдөө явж байгаа зогсоол болол зогсохгүй болохгүй мэн да. Ягаад тэгэхээр одоо ингээд хараа 6 өнгөрцөн 7 болж байгаа учраас зогсоол болтохгүй. Тэгэхээр хамгийн ихний зогсоол дээрээ ч юм уу эсвэл 2 цаг үлдээж хагаад цаашаага дахиад зогсоол хайтал явъя да. Тэ мэ? За. За жоо явж байгаа. Ихний 2 дахь зогсоол таараа тэгээд дижэн амрах гэж байна. За амтаа маргааш өглөө 5 цагт хөдлөнө. За тэгээд маргааш өглөө бичлэгээ үргэлжлүүлье. Баяртай. Өглөө нэмэнд банаха 4 цаг 40 минут болж байна. 5 цаг гээд хөдлөнө гэж бодсоо. 5 цагт яг 9 цагийн амралт маань болж байгаа. Хэдүүлээ босч харцгаая. 8 цаг 46 минут. За хэдүүлээ энийг 9 цаг болгоод тэгээ нэг 9 цаг 5 минут ч юм уу хөдлөнө. За мапа тохируулсан. Хэдүүлээ өнөөдөр Словениагаар ороод Италийн яг хил дээр очоод тэгээд хонно. Гориза гэдэг хот. Тийм, Гориза гэдэг газар очиж хоноод. Тэгээд маргааш цааш явна. За. За. Унграс Словениагийн хил рүү орж байна. Хил нэг эвгүй гоц. Хинч байхгүй. Зүгээр нэг юм постэр юм байдаг. Тэгсэн бүтлээ энэ чинь тэгээд амар нэгдсэн камерын системээр шалгаад хянаа хийж идэг гэдэг шүү дээ. Сонин пост. Бүр хитүү удаа орж гарсан хүртэл хянжаад хянаад бүтгэж идэг гэсэн шиг. За төвчөрчлээ шүү. Хэлэх байна. За тэгээд их сони юм болсон манайхаа. Юу болсон бэ гэхлээр би өчтөр шөнө унтахаахаа өмнө нэг мапа хийчээд тааруулчаад харчаад унтсан баггүй юу. Том тэрний мапн дээрээ. Тэрэн дээр болохоор юу гэж хийсэн бэ гэхлээр Унграас Словениагийн хил рүү ороод тэгээд юуны Италийн хилийн наан яг очих хүртлээр хийсэн баггүй. Тэгэхэд яг тэгэж ингээд нэг Унграас Словений хил рүү орж явах хэрэгтэй байсан. Тэгсэн чинь өглөө босч ирээд тэгээд нэг өчигдрийнхээ хийснээр л байгаа ах гэж бодоод шууд мапа харалгүйгээр яг ажиллаж байгаа тэр чигтэр нь уншаал тэр чигтэр нь яваад тэгсэн чинь намайг цалдаг юм уу энэ уулзуул дээрээс би зүүн тийшээгээ салаад чигээр явах байсан байна. Тэгсэн чинь намайг баруун тийшээ салгаад Австри руу оруулаа хийчихэ. Тэгээд би нэг өглөө Унгарын хилээс гараад Словени руу орж ийн гэсэн чинь тэр чинь Австри байсан байна. Хэсэг ороод танилаа шүү дээ. Бүр гайхаад зэр.
Грац Маraz гэдэг хот. Австри хот гарч ирээд тахлаа. Гайхаад. Чөтө яагаад ингэж ийм Грац Маraz гэдэг хот гарч ирээд байгаа юм болов гайхаад. Тэгээд нөгөө замдаа зогсоод мап харсан чинь Австри хэл рүү орсон. Тэгээд буруу зам руу орчихжээ. Гэхдээ яах вэ? Явсаар байгаа тэгээд зөв зам руугаа ороод голдолтой орж ийн бол орцсон уул нь явж ийн. Тэгээд нэг л ерөөсөө анзаарахгүй юм үлдэх юм бол тэгээд шууд тэр чигээрээ тэгээд олон 100 км тэгээд яваад төвч шүү дээ. Сайн л юм аа нэвтлэхгүй бол. За 45 минут амралтаа авсан. Одоо нэг жоох хоол мол хийж дий да. Урдын зам дээр явжсэн чи цаг гинтхэн дуусах нь цаг анзаараагүй байсан. Тэгээд зогсоол байдгүй. Газ ордын замаас буугаад ойролцоо юм самбар харж явсаар байгаа. Тэгээд нэг иймэрхүү газар ирээд зогслоо штэ шүү. Хоол идсэн. Одоо хэдэн минут үлдсэн байна? За нэг 16 минутын дараа хөдөлжүүлэх юм байна. За би одоо энэ түнэл дотор 10 минут явж байна. Одоо хүртэл цаашаа гараагүй л байна. Ямар урт түнэл юм те? Нэг заваа юм чинь цохон дээр ирнэ алдчихъя. За манайхаа баларсаа нөгөө яг энэ Итали руу ордгийн дээр окей. Яг нөгөө нэг Итали руу ордог Слованы энэ хилийн хот дээр түүш хийх хэрэгтэй байсан байхгүй. Тэгээд нөгөө төс хийх гэсэн чинь ажилддаг бай. Энэ колонки одоо түшин дууссан гэж одоо баймааргүй маа. Тэгээд бисээ гайхаад одоо энэ хүнийг хийхийг харъя. Ажиллах нь үгүй энэ хүнийг. Миний хол огт болохгүй. Яасан бэ? За. Оо. За энэ хүнийх лав зүгээр ажиллаж байна. Гэхдээ карт нь өөр юм байна. Яг минийх болохоор ийм карт байхгүй. За сая би тэр голд байсан шүү дээ. Голын хоёр нь ажилддаг юм шиг байна. Тэгээ нэг маневрлж нэг юм гараад буцаж орж ирээд одоо энэ тал руу н орох чинь. Энэ талаас нь хүмүүс хийгээд байх юм. Төшөө ажиллаад байгаа байхгүй. Одоо ийшээгээ тэгээ орж үзье. За энэ мөстэй зад дүр өгсөн хоёрын хоёул ингэ айд руугаа бас хийлээ. Үнэн тэнэг савирцсан колонк байна энэ. Зөвхөн энэ тал нь ажилддаг заяа. Тунгууд интеллект банктай их тийшээ. Энэ талаар нь ирж ингэ зогсож байгаа байхгүй энэ. За ямар ч сан болгосон одоо цааш явцгаа хэдүүлээ. Итали руу орноо. За ямар ч байсан харгалаад нэг юм зогссон манайхаа. Зогсоод болоод. Тэгээд зогсон газараас ийм нарлаа. Малевын тос ихтэй авсан. Италид ирсэн юм байна да. Яаж хоосон буцах вэ? Яа хөөх юм байна юм. Тэгээд хараад одоо ингээ хоёр шишиг тосоогоо заяа. Тэгээд нэг нөхөр нь хийдэг. Хоёр нөхөр нь юм тусдаа. Бүр гэж. Тэгээд салаад тутгах тийм ээ. Яа, стафон гэсэн ахлыг хараад өгдөг. Одоо хоёр нөхөр хангалттай харагдсан байна. За 45 минутын амралтаа аваад хоолоо идчихлээ. Одоо ийшээ орж жоох юм хавчаад явцаагаар тий. За энийг хараа. Энэ зүгээр зарч идэх юмсан. Оо энэ зөөлх юм байна уу? Барьцгүй ш. За Итали Сити. За дандаа л Итали. Ийм минь одоо юу вэ? Итэр чи яа. Итэр чи яагаад ийм юм хийдий вэ? Ямар сони юм те. Гэж мэдээч гол юм боо те. Энэ ямар гоё юм бэ? Энэ тийм бол вау. Итали учраас мэдээж паста нэг их орон те. Янз яа.
Тэгээд бас гарснуудаа дүүрэн байна. За. Саний гомн гэртээ авчлаа. Амар гоё харагдаад. 4.20 евро л гэж байна. Энэ колонк учраас угаасаа үнэтэй байгаа. 2 хэд 3 уртаа л байдаг юм бол. За. Цаашаа явцгаая. За. Францад ороод ирсэн. Одоо амрах гэж байна. Тэгсэн чинь хажууд байгаа очсон машин хамгийн сүүлийн машинаараа асфальттай биш. Гэр нь асфальттай. Тэгээд машин бас унтраастай биш. Асфальттай байна. Энэ аккумулятор суудсан юм бах та. Тийм шүү те. Тэгээд тэр шилэн дээр нь юу байгааг хараа. Хамгийн урднаараа л явж байгаа бах та тий. Өнөөдөр 705 км явжээ. 9 цаг 30 минут. 10 цаг явахаас 9 цаг 30 минут яваад зогслоо. За одоо сайхан амарна. Шөнө 4 цагт хөдөлсөн учраас өнөөдөр ингээд амар эрт дуусч байна. Тасралтгүй яваад. Маргааш та Испани хил рүү ороод тэгэл ер нь цаг дуусах бах та. За тэгээ маргааш уулзцгаая. Зя. Испани руу явж байгаа 3 дахь өдөр. Хэдүүлээ. Гарч машинаас шалгацгаая. Сайн шүдөө угаад ойлгоод бицсчлээ. Одоо шөнийн 4 цаг болж байна. Эрт гараад эрт зогсноо. Машина шалгах хэрэгтэй. Гараа явж байна хэдүүлээ. Испани Барселона явж байна. Испани руу орж ирсэн. Одоо түлшээ инэ хэдүүлээ. Түлшээ хийхээс өмнө сайн харахгүй болохгүй тийм ээ. 2 янзын дийзел хараа. Тэг яаж мэдвэ нэг. Одоо би тэгтээ харж байгаад хямдхан хий гэж бодлоо. Энэ литр нь 2 евро л гэж байна. Энэ болохоор 1.9 гэж. Тэгэхээр хямдханыг хийх нь зөв бах те. Өмнө би ч нэг энийг нь анзаарлгүй шууд аваад хийсэн чинь үнэтэйг нь хийсэн байсан. Тэгээд карт уншааг байхгүй. Тэгээд би нөө өөрөө өсөд төлсөн тийм асуудлаас тулгарч ирсэн те. Одоо тэгэхээр хямдханыг хийнэ. Таймаараа. Нөгөө дийцэл маань гарч ийн үгүй юу гэж шаланхаа дэвшлүүлсэн чинь нүүрлөө дийцэл тацраад та заарсан юм боллоо. Энэ дээр яг гүйжсэн байна. Гэхдээ зөвхөн энэ төлөв ингээд ийм тоололтой. Тэгээд тэр тал нь болохоор тоолор байхгүй. Тэгээд би тэр талыг харсан байхгүй. Энэ одоо орж ийн үү гэдээ давтаад харсан. Эцсэж чи арай өөдөөс завцардаг ба шүү дээ. За, ер нь дүүрж байна да. За, дахиад нэг жоох ич. Дижиталж яваад. Сайн дүүрж явах бол одоо тэр зам колонк байхгүй шүү дээ. За. Хэдэн литр орчин нийт? 438 литр орсон байна. 864 евро. Я хэдүүлээ машина парклчаад дэлгүүр орцгоё. Эрт маань юм авцгаая. Энэ парк сонио юу гэдэг юм бэ? Хурцл ордог юм байна. Одоо ер нь тэгээд гайгүй бас хураас орчжээ. Бараг бичлэг болгон дээр хэлж гинөө яач те. Бас орчжээ энэ хэрэгтэй.
За хэр илүү гарч ийн харцгаая. За энэ дээгүүр дахиад хоошоо явахд зүгээр байна уу? Гайгүй минь те. Дахиад жаахан хоошлоод тэгээд зогсчихвол болохоор л да. За машина тэнд парксан. Одоо дэлгүүр рүү алхаж байна манайхаа. За орж нэг их нэртэй юу авч болохоор байна харцгаая те. За тэгээ ороод ирсэн. Энэ дотор стан вискинууд стан нэрээ ёж ёзороо билээ. Гэтэ хамгийн гол нь энэ үнэн маш боломжийн харагдажсэн. 24 евро, 52 евро. Хамгийн дээдл нь ер нь нэг 50-60 хавцаа л ах шүү дээ. Их нэртэй гоё. Вена авъя гэж бодлоо би. Гэтэ ямар вена авснаа харуулахгүй. Айгүй л үдчих шүү. За тэгээ цаашаага болоо эргэжсэн чи дахиад ийм баахан виски нууд гарч ирсэн. Бүр янз янз. Тэгээд та энийг хартаа бүр амар гоё юм шилэн сам автаа юм блэ. Тэгсэн мөртлөө үнэн нь бас айгүй гоё боломжийн. 47 евро л гэжлээ. Тэгээд ерөөхдөө энэ амар олон юм виски архинууд байсан. Гэтэ хамгийн гол нь эдрийг Испаних биш л юм шиг үлээ. Ер нь янз янзын газруудаас л ингээд цуглуулсан юм нийлүүлэл тавьсан юм шиг үлээ. Тэгээ хамгийн гол юм харсан одоо энд ингээд хараа ийм олон төрлийн Jack Daniels байд юм байна. Би одоо л ийм олон төрлийн юм Jack-ийг бол нэр анх удаа л харлаа. Бүр янз янзын ямар нэртэй ч гэнэ. Бүр огт харж байгаагүй юм Jack Daniels-ууд байлаа. Тэгээ сүүлдээ за одоо ер нь полидо ер нь үзэхэ болий гэл. Тэгэл ер нь өөртөө шиасан. Йоо. За болио. Нөгөө нэг халамцсан хэрэг дээр гардаг Zubrovka гэдэг юм шүү дээ, тий. Zubrovka. Халамцсан яриа нэвтрүүлгийн ерөнхий ивент эдгэгч Porsche Albert Zubrovka 13 евро баг. Испанд. Zubrovka энд байж шүү дээ. За тэгээд өөр тийшээ дахиад иргсэн чинь лангуун дээр дахиад ийм өөр төрлийн бас баахан вискинууд байсан. Энэ бол маш өргөн цавтай виски байлээ. Тэгээд эдгэрний ерөөхдөө дандаа ийм 40 градустай. Тэгээд энд би бас нэг ийм гоё юм олж харсан. Та энийг хардаа ийм хүл өмгийн гутлан савтай виски байвал яах вэ? Би бол ийм виски анх удаа л харж байна ийм савтайг. Тэгээ бас дараа эрэхтэй ерөнхийдөө цуглуулгандаа ер нь нэмж авъя гэсэн төлөвлөгөөтэй байгаа. За эдрийг хараа эдэр брашиг юм шиг бах юм. Одоо манайхаар тэгээд энэ лимоны брашиг нэ 3.4 градустай. Энэ болохоор алюминых байна хараа 13.5 гинэ. Алюм бас амар чанга шүү те. Энэ болохоор усан үзэн байна. Тэгээд мандрин байна те. 7 гинэ. Брашиг нэ да. Оо энэ юу вэ манайхаа? Шууд энчнээс нь даа сууд юм бах та. Тэ. Сүртэй. Яа, гой хям махнууд харагдаад шүү манайхаа. Тэг юу мууны мах юм бэ те? Сүүний мах вэ? Яа, ийм юм биш тэ. Энд шууд идэх юм бах та. Юуны мах юм болоо? За авсан. Ямар ч гэсэн нэг кекс шиг юм аваа. Тэгээд урт 2 багаа. Тэгээд нэг хам авлаа. За тэгээд нэртэй амцсан дарс авсан. Спанас дарс авсан. За одоо юм идчихэд тэгээд цаашаа хөдлөд өнөөдөртөө угаас очих юмсахгүй. Маргааш өглөө 8 цагт очихоор төлөвлөөд өнөөдөр цагаа зохицуулнаа. Гадаач сайхан биш үү? Жохон чийгтэй бороо орсны дараах тэгээд нар гарч эхэлж байна. Гоё байна. Цантаа гараад явж байна. Одоо ер нь яг болох хэвээр газар маань 746 км гэсэн байна.
За. Яа. 45 минут амралтаа авж байна. За, ер нь замынхаа харин талтаа ирсэн шүү. Одоо нэг 400-д 500 км үлдсэн. Цаг гараа яваад тэгээд өнөөдрийн ажиллах цаг маань одоо дуусна. Цаг гараа биш 2 цаг яваад тэгээд зандаа хончоод маргааш үүрээр дахиад 4 гэж гараад тэгээ нэг 9 цагийн үед очиод буулгана. Амралт авч байгаа газар нэг юм баахан моднууд харагдах. Хэдүүл очиж үзэх. Усан үзэн мод юм шиг бах юм. Цагаан гараад орсон юм шиг аа. Орсон юм шүү гэж ер нь. Орд юм шүү. Жимснээ оргоцсон байвал. Бараг усан үзэн баха тий. Тэр амар том цааш. Ямар жимсэн мод юм бэ? Бүүмт тийм ээ. Сая Барселонагийн хажуугаар гараа явлаа. Одоо болохоор Таразора гэдэг хотын зүг рүү явж байгаа. Тэгээд яг тэр хот өнгөрөөл ирэхэд цаг дуусах. За нэг иймэрхүү зогсоол дээр ирээ зогслоо. Одоо амралтаа дарна хэвэл 15 минутын өмнө ажил дуусглаа. За энэ нэрээ манай нэг үзэгч маань асууж ирсэн те 7 хоногт хэдэн цаг ажиллах хэвээр ер нь цаг нь яадаг вэ гэд. За нэг 7 хоногт нийт яг 56 цаг ажиллах хэвээр байдаг. За тэгээ 2-7 хоногт болохоор 90 цаг ажиллах хэвээр байдаг. За энэ доор харагч те. За тэгээ өдөрт болохоор 10 цаг машин барих. Энэ зөвхөн машин барих цаг нь. За энэ болохоор машин барих. За тэгээ машин ачилт. Ер нь ингээд өглөөд ажлаа машина асаагаад хөдлөснөөс эхлээд яг 15 цаг ажиллах хэрэгтэй байдаг. За энэ болохоор ерөнхийдөө нэг жолоо барих цаг нөхгүй 4 цаг 30 минутаар байнга орж ирдэг. За тэгээд энэ минутуудыг ерөөсөө огт хэтрүү аль нь ч байсан огт хэтрүүлж болохгүй. Дуусхаас өмнө ингээл зогсоол тэгээл амарч явах хэрэгтэй байхгүй. За ийм байгаа манайхаа. За тэгээ энийг чинь л хэтрүүлээд цагдаа шалгах юм бол тэр нь ингээд нэг 60 хоногийн дотор ингээд хадгалаа тавьж хэтрүүлсэн нь тэгээд шалгагдаж гарч ирээд торгуул бичдэг гэж хэлжсэн. Тэгээ манай нэг ах бүр хэдэн минут лээ 10 минут хэтрүүлсэн чинь 200 евро бичсэн байсан гэлөө. Амар үнэтэй тоол хийлсэн ямар ч байсан. Огт наатгаж ерөөсө хэтрүүлж болохгүй юм байлээ шүү гэж надаа яг хэлжсэн байхгүй. Манай яг хамт орсаах ороод тэгээд зам дээр нэг машиныхаа гинт шалаакан задраад баахан гидрээ алдаад тэгээд цагдаа магдаа дуудаа цагдаа магдаа ирээд тэгсэн чи харин нөгөө цагдаа шууд машиныхаа нэг тахографыг картыг шалгасан юм байлээ. Тэгээд баахан торгуул бичсэн. Нийт бараг 1000 еврогийн торгуул гарч иржсэн. Тэгээ ингээ 1000 евроны торгуул орцоо одоо яах вэ гэдэг обстерийг явж хат нэг би яг таарч ирсэн. Тэгээ надаа яг цагчсан бохгүй. Заахын доо цаг магааста хэтрүүлж болохгүй юм биш байхын доо амар торгуул гард юм биш үү гэд хэлж илээ. Тэгэхээр аль болох одоо энэ цагийг ерөөс огт хэтрүүлвэл тэгээл арга цагаал зогсоод тахын зүгээр юм байна. Энэ 7 хоног яваад ерөөхдөө яг юу болж мэдсэн бэ гэхээр би ч ер нь 5 гэж босоол тэгэл нэг 5 өнгөрөөгөөл заримдаа ч юм 6 мургаа гээл машин хөдөлгөөн явчихсан байхгүй. Тэнгууд орой 7 молоо 6-7 болчихсон нөгөө машин ачилт гээл тэгээ төгөлт мөгөлт гэж явсараад тэгээ зогсоол болох болчиход идэгсэн байхгүй. Тэгсэн чинь сая болохоор би яг 3:30 гэж босоод тэгээд 4-гээл машин хөдөлгөөл яваад исэн чинь зогсоолын ерөөсөө ямар ч асуудалгүй байт юм байна. Одоо өдрийн ингээд 3 цаг 20 минут болчиход миний жолоо орох цаг ингээд дуусчихж байгаа байхгүй. Тэгээд нэг юм хэлгээ мартсан байна. Одоо энэ дээдлийн цагийг харж байна уу та 9 цаг гэсэн байгааз. Энэ 9 цаг чинь шинэ 7 хоног эхлэхээр 10 цаг байдаг байхгүй юу. Тэгээд энэ 10 цагаар 2 удаа нэг 7 хоногтой явчихлаар одоо бусад үлдсэн 5 хоногт нь энэ ингээ 9 цаг болчдгоо гэсэн үг. Хитрхи их ажилласан байна л гэсэн үг. Одоо доотлын энэ 15 цаг гэж байгааз энэ бас 15 цагийг 2 удаа бас хэрэгжилж болно. 15 цагийг 2 удаа хүргэх юм бол үлдсэн 5 хоногтоо энэ чинь 13 цаг болчихдог гэсэн үг. Тэгээ багасчнаа гэсэн үг. Тэгээд энийг ингээд нөгөө нэг 10 цаг руугаа оруулаад яваад исэн одоо энд хараа
686 705 гээд айгүй өндөр километрүүд ер нь явсан. Тэгээд нөгөө 10 цаг руу 9 цагийн өнгөрөөд 10 цаг руугаа орсороход одоо ингээд дууссан гэсэн үг. За тэгээд одоо ямар ч байсан 4 цаг яваад тэгээд Мадридд болох газар дээр очноо. Тэгээ очингуутлаа амралтаа дарж агаад машинуудаа буулгаад тэгээ цагаа буцаагаа сэргэн 4 цаг 30 оруулж ирэнгуутлаа тэгээ шууд тэнцэнээс хөдлөө тултал явнаа гэсэн үг. Ингэж ер нь бол газ яаравчлахгүй бол ер нь дараа 7 хоногийн ажлууд маань бас л амжихгүй гэсэн үг. За Спан руу явж байгаа сүүлийн өдөр байна. Одоо 382 км болцсон байна. Өглөөний 8 цагт очих юм байна. Нөгөө газар маань 8-аас он. За тэгэхээр явцгаая. Спаны Мадрид хотын зүг наа юм лээ. За манайхаа зандаа зогсоод хоолоо идчихэв. Яа зогссон бэ гэхлээр энийг яар да. Надаа жолоо орох цаг одоо энэ ногоон дотор байгаа. Цаг 40 минут болцсон. 46 минут болцсон байгаа. Гэсэн чинь нөгөө газараа 2 цагийн дараа очих нэ. Тэгэхээр надад 14 минут дутж байна гэсэн үг. Тэгээд дутж байгаа учраас замдаа ингээд зогслоо. Тэгээд уул нь ингэж нөгөө нэг замдаа зогсохгүй маргааш хамгийн ихний 4 цаг 30-аараа явсаар агаад амжаад очиод буулганаа гэж бодсон шүү дээ тий. Тэгсэн чинь ингээд амжихаа болсон. Бүр тийх гэж бүр өчигдөр цагаа тулгаж муулгаад бүр 0 мойлч байхгүй амар муухай сонин газар мазар очиж зогсож хонсон шүү дээ. Машинасаа буултгүй буухад л зүгээр амар шээс басан нэрч байгаа юм чи тэрүүгээр дүүрэн. Тэгээ тэрний ашиг маань өнөөдөр гарсангүй дээ. За яах вэ? Хоол амирч сайхан идчихэд. Тэгээд цаашаа нэг үсэн тухтаа бүтэн цагаа оруулаад хөтлөе доо. Y está allí mirando entre las ruedas del camión. Pues he cogido a este que venía para acá y ahora tú tiras para adentro. Se mete allí y lo aparca allí. ¿O no? За, буулах газараа ирсэн. Ингэж байна ер нь хүлээж гинэ. Тэгээ утасны дугаар бүртгэж аваад хүлээж байгаа тэгээд буулах гэхлээр нь ороод буулах юм шиг байна. Шууд бас буулгаж болдгоо байна. Тэгэхээр явсан. Тэгэхээр ер нь хугацаа авах юм байна энэ ч. За явах тэг хүлээж явах хэвээр. За бүр 2 цаг хүлээж байна. Ачаага буулгах гэдэг. Одоо хүртэл буудгүй дээ. За тэгээд иймэрхүү юмнуудаас болол ажил маань ингээл хоошлоо дараагийн ачлалтууд маань итгэхгүй тийм ээ. 5 цаг 26 минут хүлээж иж одоо орж штэ манайхаа. Утаагаараа иргсэн газар юм шүү те. Яа, дууссан манайхаа. Хэдэн минут болгосон юм харцгаая. Цаг 15 минут буулгасан байна. Ер нь бол 40 минут буулгасан баг. Бичиг баримтаа нийлээ удаан хүлээлээ. Гочд бол машинуудаа шалгаал амар удаал. За дараачийн ажил маань ер нь бол ударлаа да манайхаа. Маргааш өглөөл ачаар боллоо. Одоо ямар ч хэлсэн явж агаад нэлээ ойртож очиод тэгээл зандаа ер нь бол хонох бах та. За юу болох юм тэгэл явцгаа хитүүлээ. За одоо хөдөлж байна манайхаа. Тэгсэн чинь энэ хараа нөгөө нэг нийт ажиллах хэвээр 15 цагаас чинь 2 цаг үлдчихэж. Тэгээ одоо цаг 5 цаг болж байна. Яа н оройтсон зогсоол олдохгүй одоо. Ямар ч байсан тэгэл хөдлөөл явъя. Ажлаа амжуулахын тулд одоо зогсоолгүй байсан ч гэсэн энэ 2 цагтаа багтаагаад ядаж нэг 100 км явах ёстой. За манайхаа 29 минутын өмнө ирээд зогслоо. За тэгэх ташгүй. Яг нэг замын хажууд нэг ийм зогсоол байж байна. Азар машингүй байна. Тэгээд бүүн баяр олоод зогслоо. Йоо. За. Энэ 7 хоногийн маань Испани ажил маань ингээд дууслаа. Одоо буцаад маргааш очихгүй бол нэгтгэхтэй очиад за тэгээд Австрали руугаа явнаа. За Испани бичлэгтэй хамт байсан та хэдэд үнэхээр их баярлалаа. Subscribe дарахаа мартаа манайхаа. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Дараагийн бичлэг маань Испани дэлгүүрт юмны үн ямар шүүнтэй байдаг вэ гэдгээр ороо шүзээ манайхаа. За пока.